За сайн байцгаана уу? Дуран AI компани амраа байна. За манайх хэмэл оюун дээр суурилсан судалгаа хөгжүүлэлтийн ажил хийдэг. За Дуран AI, Цэцэн AI гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнтэй. За энэ видеогоор болохоор бид нар Цэцэн Студ гэж 2026 онд нэрлэж байгаа шинэ бүтээгдэхүүнийхээ эхний хэсгийг бас та бүхэнд танилцуулъя гэж бодсон. Бидний нэг олж анзаарсан зүйл юу вэ гэхээр Цэцэн дээр манай хэрэглэгч нар орж ирээд дуу хоолой гаргаад авчдаг. Текст уншилчдаг. Тэгэнгүүтээ өөр нэг платформ руу зураг гаргадаг. Бас нэг өөр аппликейшн руу ороод видео гаргадаг. Бас нэг өөр аппликейшн руу яваад хөгжим оруулдаг. Тэгээд энэ бүгдийг нийлүүлээд эцсийн нэг видео гаргаж аваад тэрийг сошиал медиа дээр тавьдаг ч юм уу. Тиймэрхүү айгүй олон юм үйлдэл хийдэг, олон газар төлбөр төлдөг гэдгийг анзаарсан. Тэгээд манайд бас санал ирээ. Та нар ингээд эднэрийг нэгтээд өгчөж болдгоо юм уу? Тэгэх юм бол бүгдээ нэг дор хийвэл бас амар байна гэдэг хүсэлт ирсний дагуу бид нэр Цэцэн Студ гэж нэрлээд за хэрэглэгчтэй маань өөрөөр платформ аппликейшн руу явж тэр хийгээд байгаа зүйлүүдийг бүгдийг Цэцэн Студ руу холбоод оруулаад ирээ. Тэгээд энэ бүх зүйлийг нэг дороос хийгээд явбал тэр асуудлыг хялбарчилж шийдэх юм болов уу гэд Цэцэн Студ гэж гаргаж байна. Тэгэхээр Цэцэн AI гэдээ орвол энэ дээр хоолой уншилтгаар бол яваарай. За энэ бол яг манай үндсэн өөрсдийн сургасан хэмэл оюун дээр суурилсан хоолой байгаа. За зураг, видео, хөгжим. Эдгээр зүйлс нь бол та бүхний хамгийн сайн хэрэглэдэг олон улсын веб аппликейшн платформудтай холбогдоод явж байгаа гэж ойлгож болно. За тэгээд бид нэр цаашдаа ч гэсэн холболтуудыг нэмээд олон боломжуудыг нэг дороос хэрэглэх. Тэр боломжийг бий болгохоор ажиллана гэсэн. Үүнтэй хамааралтай манай бас үнийн саналууд маань өөрчлөгдөж явахаар байгаа. За дараагийн маань бас нэг зарлах зүйл юу вэ гэх юм бол бид нэр Цэцэн 1.0 гэдэг хоолойныхоо хувилбарыг ингээд аль бие ёсоор 2026 онд нээлттэйгээд гаргаж байгаа. Тэгэхээр өмнөх хоолойны хувилбарууд маань бета 01, бета 02 гэж явдаг байсан. За тэгээд энэ дээр сурсан зүйлсээс үндэслээд бид нар 2025 дуусахаас өмнө өөрсдөө тавьсан байсан 4 зорилго юу вэ гэхээр нэгдүгээрт англи монгол холиод бичгээд айгүй сайн уншдаг болгоё. За хүүхдийн хоолойг бас оруулж ирээ. Жохон хүүхдийн хоолоогоор уншуулах контентууд үлгэрийн ном тэгээд харилцаараа. За 3-дугаарт сэтгэл хөдлөлийг бас илэрхийлдэг болгоё. Энэ их санаа алдах, хуйлах, өвшөөх, найтах гэдэг ч юм уу шивнэх гэдэг. За сэтгэл хөдлөлийг оруулдаг болгоод 4-дугаарт шууд системийн холболтыг манайхтай хийхэд стриминг буюу шууд хариулаад явах тэр боломжийг бас энэ шинэ модель дээр нээж өгье гэсэн ийм 4 зорилгыг тавьсан байсан. Тэгээд 2025 оны сүүлээр бол бид нэр датагаа бэлдээх, за цэвэрлэх, модельээ сургах гэдээ бас тодорхой цагийг зарцуулгаа 12 сарын 30-ны байдлаар модельээ шалгаж үзээд за ерөөдөө бол болох юм байна гэж үзээд ингээд аль бие ёсоор хэрэглээнд гаргаж яана гэсэн. Тэгэхээр та бүхэн энд ингээд бас демо харах юм бол сэтгэл хөдлөл гээд энийг гэж оруулаад энэ модельээр бас ингээд инээлгэж байгаа тийм дуу хоолойг бас гаргаж болох юм байна. За тэгээд та бүхэн Цэцэн AI гэж ороод эдгээр хоолойнуудыг дараад бас сонсож үзэх боломжтой туршаад энэ бүрэн хиймээр бас ингээд хөдөл бас жоон тоглож олно. Тэгэхээр ганц нэг хоолойноос хэдүүлээ сонирхоод үзцээ. Энэ бол зүгээр нэг түүх биш. Чиний төсөөллийг бүрэн өөрчлөх шинэ эхлэл юм. За сайн сонсон байх ингээд санаа алдчих юм төсөөлтний нээж юм. Санаа Даока гэдэг манай шинэ хоолойнуудын нэг байгаа. Илүү юм Canon-ы трейлер ч юм уу юм жоохон сүртэй яг нэг өнгө өстэй байгаа. За дараа нь NG гэдэг илүү жоохон бясгал хийж байгаа юм шиг 50 хоолой гэдүүлээ сонсч үзье. За одоо ингээд бүгдээрээ сайхан 50 суугаад өнцгий ямсгаа аваарай. 1 2 3 За хүүхдийн хоолой гэдэг төрөө ирсэн. Тэгээд энэ анир гэдэг бас хүүхдийн хоолой байгаа. Бүгдээрээ сонсч үзье.
Энэ займаг өстэй амар амттай байна. Би өдөө болгон идэж болох болов? Бүшүүс гочлоо. За ингээд аниргээд манай бас хүүхдийн хоолой байна. Тэгэхээр та хүссэн текстээ бичээд анираар бас ингээд уншуулах боломжтой болж байна гэсэн үг. За тэгэхээр аппликейшн руу орохоор ерөнхийдөө ямар хуу байгаа вэ гэхээр бас дизайн маань шинжлэгдсэн байгаа. За би энд бол текст яг төвлөд бэлтцсэн байгаа. Демогоо хурдан болгохын тулд. За зүүн талд гээд харах юм бол студ, зураг, хоолой, хөгжим, видео гэж хасаагаад бичсэн. За студийг бол бид нар одоохондоо лонч хийх болоогүй. Бусд нь бол та ороод хэрэглээд туршаад үзэх боломжтой. За хоолой гээд уншуулах гээд орохоор за кириллээр бичдэг тохиргоогоос ч олон keyboard-наас шууд бичнэ. За түүхээ харах юм бол өмнөх үүсгэсэн контентэд байгаа түүхийг харна. За энэ voice дээр харах юм бол манай хоолойнуудын сонголт гарч ирнэ. Сэтгэл хөдлөл гээд харах юм бол за эднээс одоо та эдийг оруулах гэдгийг сонгоод өгчнө. За тэгээ хурдаа тохиолж олно. За гол нь энд байгаа. Эндээс та цэцэн version 1.0 гэдэг хоолойгоо сонгож өгнө гэсэн. Бус нь бол beta 01, beta 02 гэдээ байгаа. За би бол энэ дээр цэцэн 1.0 гэдгээ сонгоцсон байна. Зан дээр бол санаа алдаад залуусаа маргааш нөгөө баард орох уу. Тэгээ нэгэд нэг гоё live musicтэй газар байгаа гэдэг текст уншуулж үзье. За ингээд биччихэн. Тэгээд ерөөсөө энтерт орчин. Залуусаа, маргааш нөгөө баард орох уу? Нэг гоё live musicтэй газар байгаа гин. За тэгэхээр санаа алдчих байна те. Bar тэгээд live music гэдэргээ шууд англиар уншиж байгаа бас та бүхэн харж байгаа байх. За тэгэхээр эндээсээ ингээд мэдээж татаад авч болно. За жоохон сонио уншчихлаа гэх юм бол дахин үүсгэх гээд шууд энэ дээрээс энийгээ дахиад үүсгэж болно. За хуудах гэж дараад энэ ишигээ буцаж оруулангуудаа энэ дээрээ та бас ингээд засвараа хийгээд тэгээд дахиад боломжтой. За цэцэн version 1 маань нэгж одоо тэмдэгтээ зарцуулах кредит бол арай өссөн байгаа. Өмнөх модельудаа бодвол яг тэгэхээр сэтгэл хөдлөл за хоёр хэлээр зэрэг уншах хүүхдийн хоолой гэх мэтчил нэлээд хүчтэй одоо том хэмжээний модельуд ажиллаж байгаа учраас зардал маань дагаад өсөж байгаа гэдгийг бас та бүхэн ойлгоосай гэж хүсэж байна. За тэгээд цэцэн студийг ингээд 2026 онд бид нар цаашлаад сайжруулад явна. Одон системүүдтэй холболт хийгээд явна. Тэгэхээр та нэг систем рүү орж ирэл өссөн бүх маркетинг зар сурталчилгаа, байгууллагын дотоод сургалт, одоо боловсролын чиглэлийн танин мэдхгүй ингээд бүх контентуудаа хийх нэг одоо орон зай байгаасай гэж хүсэж байна. За бас таны асуудлыг яаж шийдэж өгч болохоор танд санал хүсэлт шүүмжилт байвал бас биднэрт хэлээрэй. Өөрийнхөө дотны хүний за эсвэл мэдхгүй байгууллагынхаа брэнд хоолой гэх юм уу манайхаар сургуулаад яг зөвхөн та тэр хоолойг эзэмшээд зөвхөн тэр хоолойгоор одоо текст уншуулахыг хүсэх юм бол бидэнтэй бас холбогдорой. Бид нар тусдаа процессор тэр одоо ажлыг тань хийгээд бас гаргаад өгөх боломжтой шүү гэж хэлж байна. За манай хөгжүүлэгчнэр, инженерүүд, технологийн багийнхан, стартапууд та бүхэн бас байвал манай API энэ шинэ version 1 хоолойг бас дэмждэг болсон байгаа. Зураг, видео, студитэй бас бид нар API-да шат дараатаар оруулаад явна гэсэн зорилготой байгаа. За тэгээд энэ видеогоо дуусгая. Цэцэн студитэй бүгдээрээ уулзцгаая.